Та нар бүгд ийм штэ. Тэгчих. За жижиглэх гэсэн жижиглэж чаддаггүй байна. Байлаа. Миний нүдрүүсээ юм орцсон. Энэ такогийн үсбэр амар унжин энэ ховдог юмыг хараа идээлээ. Өсөх болгондоо амар их юм иддэг юм байна. Энэ идээд одоо юу гэдгийг 5-7 сартай энэ юм амар ундаг гинэ. Үсэн амар ундаг. Тэгээд үсэн сая нэг миний нүд рүү ороод заяа. Oh my god. Anyways guys, what is up? Welcome back to the next podcast video. Vlog хинж сайш нөө ярен гой бичлэг орж байна. Нийгмийн стрессийг хамтдаа ярьцгаая. Энэ бэштэй бүр үнэн сонирхолтой сэдв. Заа юу. Бүр үнэхээр сонирхолтой. Би бүр ингээд яридаа гэж бодож явдаг байсан миний сэдв байхгүй юу? Гой бүтэн ярих сэдв болгочоод тэгээд энийгээ бас үзэгчдтэйгээ гой ингээд хуваалцъя. Яг энэ сэдвийн талаар ингээд надаас штэ 2 3 маш дотны хүмүүс бас асуусан байхгүй юу? Тэгээ би ингээд ярьжсэн асуусан ч гэж юу аах вэ? Ер нь Монголд яадаг юм байна гэд намайг нөгөө нэг Америкээс Монголд нүүж ирээд амьдарч байгаа болохоор одоо ингээ гадаадд байдаг найзууд маань ойр дотныхон маань ер нь янз янзын Монголын тухай холбоотой юм асууж ин зав. Яг ингээд Монголын амьдрал хэр байна? Хавс Монгол энтер гэсэн асуулт амар их ирдэг ч гэсэн байж тээ. Нөгөө талаас манай үеийнхэн хэр байдсан байна? Энд байгаад гадаадд байсан хосууд Монголд хурж ирчингүүтээ хэсэг амьдарч ийснэ хоорондоо ингээд болоод тэг ингээ хоёр тишээ болж байгаа амар олон кейс ингээд бас ингээ гарч байгаа. Тэгээд тиймэрхүү юм чамд ажиглагдаж гин үү? Ер нь тэг ингээд ямархуу юм болж байгаа. Би бүр ингээд амар сайн биф таадаг ингээ ярих чинь. Айгу асуус ахгүй. Тэгээ би ингээд ерөнхийдөө машин сонирхолтой сэдвэр та хэдтэй нэг хүмүүсээ хуваалцаад ингээ ярилцчихъя гэж би бодоод энэ бичлэгээ хэлж байна. Тэгээ бичлэгдээ давтамаар. Одоо дээд хүмүүс одоо юу гэдэг юм бэ? Тэр хүмүүсээс болоод Монголын хөгжил үнэхээр хоцрогдож явж байгаа нь үнэн үү? Тэгээд нэг хаяа үнэхээр бензин тасард юм байна, тогн тасард юм байна, тогн тасаргаараа ус пармаар тэгээд дулаан бүгд алга болчдөг үе байна. Тэгээд үнэхээр хүүтийн юм байна. Тэрийг бол би зүгээр тэгээд тисэд гарна марна гэсэндээ бол үнэхээр амаа барьсан зав. Гэхдээ штэ энэ нийгмийн стрессээс гадна нэг амар сонирхолтой зүйл яваад байгаа нь болохоор ер нь өөр бас хүмүүс ингээд дотроо битүү бодож бас анзаарч явж л байсан бах. Гадаадад хамт одоо нэг гэрт орсон болон одоо үерхдэг байсан хосууд Монголд нүүж ирж байгаа тохиолдлууд айгүйх байгаад байхгүй юу? Хамгийн гол нь Монголд нүүж одоо эх орондоо хурж ирж өөрсдийн амьдралыг хамтдаа босгохоос илүүтэй хоёр тишээ болж байгаа кейсүүд маш олон гараад байгаа. Яаж хоёр хүн хоорондоо нийлдэг гингүүд мэдээж ингээ гоё танилцаад vibe нь нийлээд тэгээ дотор нь ингээд амар гоё ярьж байгаа юм connection үсээд chemistry идэр нийлээд мөнчгөрөөрөө явж байгаад нийлсэн хосууд нэг байна. Хоёр дахь нь нэштэй энэ бүр үнэхээр их тохиолддог. Хоёр дахь нь болохоор нөгөө ганцаардлынхаа байдлаас болоод хоорондоо нийлсэн хүмүүс айгүйх бас байдаг байхгүй. Энэ бичлэгээрээ штэ яг гадаадаас ирсэн бүх хосууд сална гэсэн үг биш шүү. Окей? Нөгөө яаж хоорондоо нийлсэн гэдэг яг тэр нэг уг түүх нь айгүй чухал агаад байгаа байхгүй юу? Бүр нэг high school lovers чинь одоо юу гэдгийг Монголоос хамтдаа тийшээгээ очичоод бас буцаад ирсэн тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд мэдээж зүгээр хүмүүс бол зүгээр миний анзаарчихсан кейсүүдийг би та хэдэд ярьж байгаа учраас нөгөө бүх хүмүүс ингэдэг гэж нөгөө туйлширч битээ ойлгоорой гэж би ямар ч тач төрүүлээд хэлчихье заяа. Хоорондоо нөгөө ганцаардлаасаа болоод нийлж байгаа нэг юм зүйл байгаамаа. Тэг яагаад ганцаарж байгаа бэ гингүүт угаасаа ойлгомжтой нөгөө хүний нутагт те яг ийм санаа сэтгэл таарчих найз нөхөд угаасаа ховор байдаг. Үнэхээр ховор байдаг. Тэгээ нөгөө ихэнхдээ гэр бүлээ болон гэрээ эх орондоо байгаа найзуудыгаа нөгөө санж ер нь дотроо нилээн гүн дотроо ингээд битгэрч явж идэг болохоро Монгол хүмүүстэй яг элэг нэгт хаана байна яг тиймэрхүү одоо ийм ивент юмрууд руу ингээд очиж мочоод ингээд хоорондоо танилцах юмнууд айгүйх ингээд гарч байгаа байхгүй юу? Ганцаардсан мэдрэмжтэй явж байгаа болохоор өөр нэгэн тийм ганцаардсан мэдрэмжтэй хүнтэй ингээд хань болохоро нэг нэгийнхаа сэтгэлийг ингээд дүүргээд байгаа тийм мэдрэмжүүд айгүйх аваад тэгээд тэндээсээ хоорондоо хос болоод ингээд явж ийснаа Монголд одоо эх орондоо буцаж ирээд те хамтдаа нийлээд эх орондоо буцаж ирээд эренгүүтээ ингээ хоёр тишээ ингээ болдог заяа. Тэгээ хамгийн нэгтгэн болохоор ингээд ганцаардлаас олж нийлсэн хосууд хурж ирээд айгүй их
хоорондоо болцоход юм байна заяа. Угаасаа хүний нутагт ингээд удаан байгаад ирэхээр өөрөө ирэхгүй хиндээ бол айгүй тиймдээ ажил мажилдаа сатаарад юм сатаарад нэг юм тоохгүй. Тэгснээ хэсэг хугацаа өнгөрсний дараа яг хүн яалтчгүй ингээд хүнээрээ дутаж амьдэрдэг гэдгийг би бас ер нь өөрөө ингээд айгүй сайн ойлгож исэн байхгүй юу? Ба тэнд минь байж хата. Тэгэхээр нөгөө хоёр хос болохоор хоорондоо нийлж байгаа нь ингээд нэг нэгийг юм дүүргсэн мэдрэмж аваад нэг юм хантай болоод байгаа мэдрэмжтэйгээ болохоор ингээд хоорондоо үерхэж эхлээд тэгээд мэдээж нөгөө нэг юм эргэн тойронд нь ингээд ховж ив яриад ах хүн байхгүй те. Одоо тэнд амьдарч байгаа хүмүүс чинь бүгд л нэг өөр өөртөө ажлыг хийгээл бүгд л өөр өөртөө нөгөө нэг цаг гаргаад эсвэл хамт байгаа хүндээ цаг гаргадаг ч юм уу те. Ерөөсөө ингээд аав ээж нар нь хүртэл ингээд амар хол байгаа учраас чи одоо наа чи ямар охин ийм охин юм уу тийм охин юм да гэнгээд хажуу талаас нь амьдралд нь оролцоод идэг хүмүүс байдаггүй учраас тэр хоёр ингээд зөвхөн өөртөө анхаарлаа хандуулад ингээд явж байгаа маа. Хосууд чинь Монголд төрөөд ирлээ. Тэгээ Монголд төрөөд ирэнгүүт эхлээд бол ах их аав ээж хамаатан садан одоо юу гэдэг те хүмүүсийг хараад ингээд амар аз жаргалтай амар гоё ингээд байгаа штэ ингээд ойр дуулзаагүй найз нөхдөдөө уулзаал наашаа цаашаа орж гараал тэгэл одоо юу гэдэг ихний 5 6 сар амар гоё ээжсэн. За тэгээ жинхэнэ одоо нөгөө нэг цаашаа яах вэ гэдэг юм плантай гарч ирэн штэ. За тэгээд хамгийн ихнийх дээр болохоор ингэж байгаа. Хоёр хосыг салгадаг нэг том шалтгааны нэгэн заяа number 1 гэр бүлийн оролцоо. Өөрсдийнх нь аль талынх нь гэр бүлийн оролцоо айгүй их байдаг болохоор хоёр хосын ингээд салж байгаа нэг том шалтгаан болж байгаа. Заяа. Тэгээ энэ дээр болохоор би хэлсэн штэ надтай ойролцооны холбоотой нэг одоо юу гэдгийг нэг юм түүх би маш бүр ингээд яг хажууд нь байгаад өөрөө харж исэн болохоор яг тэр юу example-ыг би таад хэлье заяа. Яг яагаад хоорондоо ингээд нийслэний хүртэл айгүй сайн ингээд анзаарч харсан гэх юм уу юм бүр ингээд бүр нэг нэгэндээ унж тустлаад дурлаад биш ерөнхийдөө зүгээр яг юм ганцаардлага хоорондоо нөхөөсөө болоод хоорондоо нийлсэн нэг хоёр хос байсан. Тэгээд бүр хамтдаа тусдаа гараад апартмент аваад тэгээ бүр гэрлэл мэрэлтэй батлуулчихад тэгээ дараа нь Монголдо ирсэн баггүй юу. Тэг хэдхэн сарын дотор ингээд хоорондоо шууд болцсон гэж аахгүй. Тэгээд яагаад болцсон ингээд энд ээж захта баг 2 3 жил ингээд хоорондоо айгуусаа ингэж бат бөх те ган үерхэж ингэж явж ирсэн аа. Монгол дээр зүгээр тэр үерхэлтэй 2 3 жилийн үерхэл тэр цаг хугацаа 2 3 сарын дотор пан гэж алга болоод ингээд хоёр тийш салсан гэж аахгүй. Тэгээ шалтгаан гэсэн чинь ерөөсө гэр бүлийн оролцоо. Одоо юу гэдэг хоорондоо айгүй гоё ингээ болж илсэн хоёр хүнийг аваачаад одоо үүд эмэгтэйгийнхэн талын ээж аав хоёр ч юм уу эрэгтэйгийнхэн талын ээж аав хоёр ерөөсөө ингээ голоол ингээ юм яриад байдаг гинэ. Би бас энийг айгүй анзаарсан. Зөвхөн би ч одоо ингээ сингл хүн байгаа даа штэ. Надад хүртэл миний эргэн тойрондох найз нөхөд ганц хоёр хүмүүсийг ч юм уу те эсвэл нөгөө надтай холбоотой ямар нэгэн зүйлийг миний эргэн тойрондох нэлээд дотны хүмүүс хүртэл ингээд шүүмжилж хэлэх нь надад ингээд таалагддггүй те ингээд яагаад миний юмыг миний амьдралыг та нар юм мэддэг юм шиг ингээд надад шүүмжилж яриад байгаа юм гэдэг миний өнгөд уурыг хүрхтэлтэй бүр тиймэрхүү надад хүртэл болж исэн байхгүй юу. Тэнгүүд хоёр хосуудын ингээ амар гоё юм болоод бодоо те Монголдо их орондоо амьдрандаа гэд ирсэн байгаа юмыг аав ээж нь хажуу талаас нь бол да ялангуяа одоо эмэгтэй хүмүүс гэх юм уу хоёр хос байгаагийн эмэгтэйг нь илүү ингээ да гэж ингээд юм яриад байдаг гинэ. Одоо эрэгтэйгийнх нь талаас танаа энэ чинь юм биш үү ажил сураагүй юм биш үү ингээ тийм биш үү наа чи юм хийж чаддгүй юм биш үү залахгүй юм биш үү ингээ хүндлэхгүй байгаа юм биш үү ингээд байгаа юм биш үү энэ төргээд тэг нөгөө худлаа үгийг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг ингээд нөгөө хүний тэг ингээд далд ухамсарлуу ингээд юм хилээл ингээд жож хийгээл яриа л байдаг те ингээд байх тусам хүн эхлээд тоохгүй явжсэн нөгөө ямар ядаргаатай ингээд явж ирсэн нөө сүултээ яг нэг юм тохиолдлоор тэг маш юм зөөхөн тохиолдлын нэгээр нэрэж тийм юм уу гэж ингээд бодогдтол нь тийм юм ингээд ярьдаг юм байна. Тэгээ тэр хоёр хос яасан бэ гэсэн эмэгтэй нүр ингээд жирэмсэн болоод очисон ирсэн баггүй юу энд. Тэгээд боллоо гэдэг мама замаагаа гаргасан сурагтай байсан. Тэгээ яагаад болсон бэ гэсэн чинь эрэгтэйгийнхэн талын аав ээж хоёр нь эмэгтэйд нь дургу байсан гэж байгаа. Тэгээд дургу миний хүү наа чи ийм шүү тийм шүү да гэж юм яриад ярьж хоорондоо муудалцаж нөгөө эмэгтэйтэй нь хүртэл ингээ муудалцсан гут нөхөр нь гэрэлтэй батлуулсан мөртлөө болоод хоёр тишээ болоод явсан. Ийм example байгаа заяа. Тэгээ энэ дунд ерөөсөө хамгийн том энэ хоёр хүмүүсийн хоёр тишээ болох шалтгаан нь ерөөсөө аав ээж хоёрын оролцоо. Одоо ингээ бодоод үзтээ таны ээж чинь ч юм уу те ингээд хайртай хүнтэй чинь жоохон ингээд түр таар хийлээ гэхэд яг нөгөө аль байрыг авах уу
Гэт ингээ бодоод үзэхээр бас нэг амар хэцүү байгаа. Гэтэ би энэ дээр маш зөв гаргалгаач гэж юу яах вэ зүгээр анзаарчихсан юм нь болохоор ээжигээ өмөрнө гэж бол зарим хүмүүс бол хэлэх бах те. Ингээд миний ингээд хайртай хүнтэй одоо их нэртэй ч юм уу найз охинтой миний ээж ингээд муудалцаад ер нь анханасаа манай найз охин ухаантай бол манай ээжтэй ингэж муудалцахгүй нэтэр гээд. Гэтэ яг үндэ найз охин мянга ухаантай байгаад ээж нь бас ингээд хажуу талаас нь те нэг иймэрхүү юм хэлж мэлээд миний хүү ийм тийм нэг нөгөөх нь одоо юу гэдэг нь те ээжийн хүү байвал те бас яах юм нэг юм бодгол асуудал байгаа даахгүй юу. Тэгээд энэ дээр ингээд яах вэ гингүүт ерөөсөө эрэгтэй хүн нөгөө сонгосон эмэгтэйгээ сонгох нь илүү зөв юм байна гэдгийг би ерөнхийдөө анзаарж байгаа заяо. Нөгөө миний харсан жишээнүүдээс анзаарж байгаа. Маш ойрын жишээнүүдээс анзаарж байгаа. Тэгээ нөгөө шууд ээжигээ ингээд айлын охиныг гэртээ хажуудаа авчирчингуудаа шууд одоо ээжигээ өмрөө чи манай ээжид ийм бай чи манай ээжид тийм бай энэ төр гэд нөгөө дарамтлаад ангууд яагаад хин хинтэйгээ суух гээд байгаа юм бэ гэдэг нэг юм болчихж байгаа хөө. Тэр охин чиний ээжтэй суух гээд байгаа юм уу эсвэл чамтаа суусан юм уу гэд. Манай яг хин ах надад дандаа ингэж захидаг. Би анхандаа ингээд яагаад ингээд идэм болоо бид нар чи ингээд гэр бүлтэй мүлтэй гэж би амар боддог гэсэхгүй. Тэгээд манай ах болохоор ингээд амар хөөрхөн надад хэлж байгаа юм одоо бодохоор амар ухаантай байгаа байхгүй юу. Ер нь юу ч болж исэн ямар ч юм байсан агаа нь юу ч гаргасан миний ч буруу байсан бэ одоо чиний бэр их чинь ч буруу байсан бэ хамаагүй ерөөсөө агаагийнхаа өмнөөс бэр их чигээл өмөр юу ч болж исэн бэр их чигээл өмөр гэж надад амар их захидаг байсан байхгүй. Тэгээ би анхандаа ерөөсөө тэрийг ойлгодгүй байна. Ямар утга учиртай хүний хиний буруу байна тэр хүнийг л би буруутгах нь хиний зөв байна тэр хүнийг л би зөвтгөн энэ төр гэж биш нөгөө амар шудраг зарилал ингэдэг байсан чинь эн чинь нөгөө гэр бүл дотор чинь айгүй тийм хатан ухаан одоо хаан ухаан аль нь айгүй хэрэгтэй байдгийм байна гэдгийг одоо ингээд одоо энэ өндөрлгөөс гэж сайн шүү дээ. Ер нь ингээд анзаарчихсан юмнуудын нэг байгаа даахгүй. Тэгээд ахын хэлдгээр бол ингээд ямар ч юм байсан бит хоёр муудалцсан яасан ч агаагийнх нь бурууч байсан ч зөвч байсан ч хамаагүй ерөөсөө бэр ихчийнхаа талд орж бэр ихчигээл өмөр гэж надад айгүй их захидаг. Тэгээд энэ айгүй зөв юм шиг байгаа. Гэтэ мэдээж бас тухайн хүний зан характер ааш яг юунаас болсон болоод те ямар хэрэгээс болсон болоод тиймэрхүү байна. Тэгээ нөгөө хүн нь одоо юу гэдэг чи те би ч тэгээ нэг хоёр хосын дундуур ороод те чиний зөв миний зөв таны буруу миний буруу гэх юм чаас хайшин. Гэтэ ерөн зүгээр нэг тиймэрхүү ингээд угаасаа л айлын охиныг хажуудаа авчиад ихнэрээ болгохгоо цаашаага тэгээ насан туршдаа тэр хүнийг хамт байлгаад ингээд хөтлөөд аваа явна гэж яаж байгаа л цаашдаагаа төлөвлөж байгаа л бол нөгөө нэг өөрийнхөө гэр бүлийг зохиож байгаа учраас тэр эрэгтэй хүн бол нөгөө нэг өөрийнхөө эмэгтэйг хамгаалах нь айгүй зөв байд юм байна гэдгийг би ерөнхийдөө бас анзаарч байгаа юм. Гэтээ нөгөө эмэгтэй нас ямар юмнаас болоод те хүн амьтантай муудалцаад тэр хүнийг нөгөө бас одоо юу гэдгийг хайртай хүнээ эвгүй байдалд оруулаад байгаа мэдэхгүй штэ. Гэтээ ихэнхдээ би зүгээр энийг 180% нь яг тэр эмэгтэйгээ хайртай эмэгтэйгээ мөсвөл хайртай нөхрийгөө ингээд нөгөө гэр бүл эргэн тойрон тэр хүнийг чамаас өөр илүү сайн хүн мэдгүй. Тэгээд тийм учраас гэр бүл нь бол зүгээр ингээд гурав дахь талаас л чамд хараад хэлж байгаа болохоос биш. Ер нь цаашдаа нөгөө айж амьдралаа тэр хүнтэй ингээд төсөөлөд авч явна гэх юм бол нөгөө хүнээ хамгаалж үлдсэн илүү зөв шийдвэр одоо арай барьцтай шийдвэр юм байна гэж би бодож байгаа хгүй. Тэгэхгүй зүгээр жишээ шүү заяа. Ямар их жишээ тань хэлж байна те. Бодоод үзье зүгээр ингээд аль талаар нь бодоод үзье. Ингээд муудалцсангуудаа ингээд мэдээж нөгөө хүнээ өмөрхгүй чи ингээд угаасаа чиний буруу чи угаасаа яах гэж ингэсэн далдаг гэж чи яах гэж ингэсэн энэ төр гэх тэнгууд нөгөө итгэлцэл тэр хоёр хүний хоорондох итгэлцэл гэдэг юм жоохон нураад те. Тэгээд ингээд тэр хоёр хүн хоорондоо хагаралтахаараа онцгийн гоё байдаггүй штэ аль нь л муугаагаа аль нь л хэрүүлтэй унтахыг тэг хүсэхгүй байгаа хэрүүлтэй амьдрахыг хүсэхгүй байгаа аль болох бат бүх хоорондоо эвтэй найртай байгаа цаашдаа хамтдаа яах уу гэдгээ төлөвлөөд ингээд явсан мэдээж тэр хоёр хүнд хамаагүй дээ штэ. Тэгээд хоёроос хоорондоо муудалцсангууд тэр дундынх нь factor хамгийн гол жага шалтгаан нь юу болов гингүүт ер нь эргэн тойрныхоо найз нөхөд юу вэ те нөгөө нэг жавжив гэж хажуунаас нь хин юм олж ирж гин хэлж гин яг тэр хүмүүсээс бас айгүй их шалтгаалж ингэж хосууд салдгийм байна. За нэгдүгээр reason заяа. Хоёрдугаар reason болохоор штэ Монголд санхүүгээс болж хүмүүс амар их. Гэхдээ Монголд ч биш угаасаа дэлхийд даяарлах. Санхүүгээс болоод хоорондоо болцсон хүмүүс бүр айгүй их байт юм байна. Тэгэд энэ санхүү дээр болохоор би зүгээр Монголын нөхцөл байдал дээр ярихаар штэ. Хүүхдтэй биш хоёр хүмүүс бол хоорондоо болоод явчихж байгаа. Ирээдүйдээ хүүхдтэй боллоо гэж бодоход нөгөө хүүхдийн зардал амар их байгаа штэ. Тэгээ нөгөө хүүхдээс болж хоорондоо муудалцдаг хүмүүсээс айгүйх хосууд айгүйх
байдаг юм бэлээ л дээ. Тэр бол ингээд яг хуу давчин яагаад гэвэл мэдээж хүүхдээсээ олж байгаа аль аль нь үр хүүхдүүдийнхаа төлөө юм хэлж байгаа штэ. Тэгээд энэ дээр санхүү дээр болохоор юу вэ гингүүд ингээд эмэгтэй хүүхд гаргах чунгуудаа зарим нь мэдээж гэртээ хүүхдээ хараад үлдэх хэрэг шаардлагатай болчихж байгаа юм те. Яг аав ээж нэ дээрээ байгаа ч гэсэн өөртөө бие даагаад тэгвэл эрэгтэй хүн талаас болохонгууд нөгөө нэг ажилд яваад тэгээд эхнэр өөр хүүхдээ тижээх болчингууд Монголын цалин хаанаач хүрэхгүй болчдөг. Нэг энэ бол бүр үнэхээр үнэн. Би одоо бол нэр хүмүүсийг яаж ингэж те нөгөө хоёр талаасаа ажиллаад юу гэдгийг нэг 2.5 2.5 ч юм уу те ингээд team site тэгээд нэг сарын 5 6 сая олдог мөртлөө тэгээд хүүхдүүдтэй ингээд мэдээж сургуулийн төлбөр цэцэрлэгийн төлбөр ч юм бүр айгүй үнэтэй юм билээ штэ Монгол. Тэгээд одоо цэцэрлэг гингүүтээ бүр суглаа муулаанд оруулаа эзэн хүүхдээ яаж игээ цэцэрлэгт явуулъя тэгээ эхнэр нь ажиллаад нөхөртөө туслахыг гингүүд хүүхдийн цэцэрлэг суглагаараа авахгүй танил тал байхгүй бол тэгээд хөөх нөгөө ээж нар нь хүүхдээ гэртээ харж үлдгээс өөр ямар ч аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгээ нөхрүүд нь ганцаараа зүтгэх нь янз янзын ажилгийн ядарч орж ирнэ. Тэгээ эмэгтэй хүн чинь бас ингээд гэртээ 24/7 24/7 ахаар нэр үнэхээр галзуурмаар зөө. Галзуурмаар заа юуч гэж угаасаа миний хувьд одоо жишээ нь ингээл гэртээ 2 3 хоног 3 4 хоног ингээд ганцаараа байгаал мууртайгаа байгаад тахаар сүултээ ингээд яг юу хийгээд байгаа яагаад байгаа гэдгийг хүртэл би хүртэл мань вич шиг одоо хүүхд гаргаагүй синглэр байгаа хүн хүртэл ингэж яхад ээж нарсын тэн чи хүүхдтэйгээ ингээл ийм тийм юм болоод гормон дээшээ доошоо болоод ингэж байгаа бол нэр үнэхээр тэгж нөгөө стресстэйж галзуурч нөгөө гэрлүүн хин орж иж тэр хүн рүүгээ одоо дан ялгаа нөхөрлөгөө уурлахаас өөр аргагүй бас болчиход байгаа байхгүй юу. Тэгээ тэрийн болохоор нөхөр нь өдөржингөө гадуур дотор ингээл стресстэй те нөгөө трафик түгжрээ инээ тэрэ ямар байгаа илүү хүмүүсийн нийгмийн харилцаа ямар байгаа илүү тийм юмнаас ингээд орж ирэнгүүтээ шууд ихнэр ингээл муухай хараалч ингээш тэгэж та би өстө энэ гэрт чи энэ гэрэж авч явах гээд ингэж ингэнгүүд нөхрөндөө би энэ гэр чинь ингээл мөнгө төгрөж олохоо ингэж гэд ингээд амар их юм болоод тэгэл мэдээж санхүүгийн проблемээс болоод нөгөө нэг эмгтээчүүд чинь одоо юу гэдгийг өөртөөхөө стрессийг нэг гоо ингээ шопинг хийж гаргамаар байдаг. Тэгсэн мөртлөө гэр бүлээ бодоод идэг, хүүхдээ бодоод идэг, хамаагүй мөнгөө өрчмээргүй байдаг, ухаантай баймаар идэг, өөрийгөө эрхлүүлчмээр идэг ингээд өөрийгөө тавингуудаа бас гэр бүлээ тавиад ингээд алийг сонгох уу яах уу гэж мэдээж дандаа л гэр бүлийн эмэгтэй сонгодог шүү дээ. Тэгсээр хагаад ингээд сүлдө өөрийгөө алдсан хинбэ ч гэдгээ хүртэл заримдаа мартцсан тиймэрхүү тохиолдлууд амар их өгдөг. Санхүүгээс олж хоорондоо муудалцаж нэг нэгийгөө ойлгохгүй чи надад туслахгүй байна чи намайг ойлгохгүй байна гэдэг зүйлээс болоод ингээд хоёр тишүү болдог юм кейсүүд амар их байт юм бэлээ. Тэгэхээр одоо юу гэдгийг нөгөө нэг хүүхдтэй болын эртгийн ингээ тгий гэж байгаа бол тэр мэрийг бас хоёр талаас амар сайн ярилцдаг ч юм уу те тэгэж шийдэхгүй бол нөгөө нэг сэтгэлийн хөөрлөөрөө бүх юм ингээ болцдог. За хүүхдтэй болцсон юм чи одоо гаргачихъя гэл ингээл амар их юм ингээд ер нь ингээд амьдрал нөгөө surprise те гэд гинтийн хэлгээр маш олон зүйл ингээ тохиолддог штэ те тиймэрхүү юм бас болохоор яг угаасаа хүн болгонд л тийм санхүүгийн асуудал гардаг юм шиг байгаа айл болгонд ер нь те тэгэхээр тэндээс болоод ингээд болсон юмыг л айгүй их би харлаа. Тэгээд нөгөө талаас болохоор юм нийгмийнх нь хов живнээс бас айгүйх болдог. Яг түрүүний нөгөө эхний юун дээр шалтгаан дээр дурдсан шиг те нөгөө гэр бүлийнхнаас нь илүү бас эргэн тойрныхон дээр найз нөхөд мөхөд ёо чи одоо яац юм бэ чи ийм байсан да майсан да энэ төр гэлс нэг олон толоо юм яриад идэг нэг хитэн гарууд хүмүүс ер нь байдаг штэ. Угаас нэг хүний амьдрал нэг амар оролцоод нэг ядаргаатай нэг тиймэрхүү ховж ив яриад энэ хоёр ингэсэн бэлээ тэр хоёр болцсон бэлээ мэлээ ч гэдэг нэг да гэл ингээл чи найз бүр ийм байсан одоо бүр ингээд ийм болчихжээ бүр яац юм бэ гундц юм уу яац энэ тэр чи бүр ядарчжээ энэ тэр гэж мэл нэг амар олон толоо юм яриад идэг нэг байдаг шүү дээ. Тэгээ хажуу талаас нэг тийм сэтгэлийн support сэтгэлийн дэмжлэг өгч чадахгүй байж нэг үнд ийм сэтгэлийн шаналл өгдөг нэг юм гарууд байдаг шүү дээ. Яг тиймэрхүү юмнуудаас болоод тэгээд нэрээ ингээд гинтийн Тэ ингээд 1 2 удаа 3 удаа хийлээд наалдахгүй байлаа гэхэд 4 юм уу 5 дахь дээр нэг хальт тохиолдлоор ингээд тэр нь тархи руу орчингууд ингээд тэрийгээ бодоол нэрээ би ингэсэн байх та нэрээ би тэгсэн байх та ингээд шаналаад яваад байдаг тиймэрхүү юм бас байдгийн бэлээ. Тэгээд хаяас би нэг юм гэр бүлтэй найз найзуудтайгаа ер нь ярилцсан. Гэтэ хөвчлэн би найз гэхээс үеийн найзууд гэхээс илүүтэй нүү эгч нартай айгуу тэгж нэг юм дотн ярилцдаг гэх юм уу. Тэгээд хамт найзалдаг эгчнэр дундаас ингээд байж агаад болж мэсэн түүхүүд надад тэрийг ингээд ярьдаг. Тэгээ хамгийн гол нь би өөрөө ганц хоёр юм ингээд сонирхож асуудаг байхгүй ингээд та хоёр ийм гоё
та хоёр ийм байж агаад яг ингээд хоорондоо болох ингээд шалтгаан нь яг юу болсон бэ? Юу байд юм бэ наа? Тэгээд энэ ч гэсэн ер нь ирээдүйд нэг ганц хоёр зүгээр ингээд мэдээд авч яхад хэрэгтэй юм болов уу гэж би бодож байгаа байхгүй. Тэгээд юугаач мэдгүй нэг хүнтэй суудсан байдаг. Тэгээд ингэж явж байгаад ингэх л ёстой юм байна гэд заримдаа ингээд тэнэгээрээ байх жоох тэнэг гэж хэлэхгүй sorry. Юм мэдхгүй ингэж явах нь бас илүү амар ч юм шиг те нэг бодлоо ингэ ингэх л ёстой юм байна тэгэх л ёстой юм байна гэд. Гэтэ тэгээд юм мэдхгүй ингэж яваад байх тусам өөрийгөө бас амар их төөрөлдүүлээд байд юм шиг санагдсан. Тэгээд би нэг саяхан нэг бас sound healing гэд нэг юмд орсон байхгүй юу. Тэгээд ингээд дуу хөгжим аваа тэр нэг юмар өөрийгөө ингээ хийл хийдэг. Тэр дунд нэг хидэд ихчтэй танилцсан гэх юм уу таарсан гэх юм уу те ингээд хамт орж явахад нэг нь бараг ингээд нилээн зүгээр миний анзаарснаар ингээд өөрийгөө нилээн юм алдсан бэрийн гэх юм уу тэгээд би хүүхдүүдтэй л бүх юмаа зориулдаг би нөхөртөө л бүх юмаа гэдэг би гэр бүлээ л ингээд би яг үнийг хэлэхэд өөрийнхөө юунд дуртай юу тэрийг ингээд бүгдийг мартчих одоо ингээд надаа энэ асуулт гарч ирсэн чинь би ингээд яг одоо л өөрийнхөө тухай бодож ийн гэж хэлэхэд надаа амар эвгүй санагдсан байхгүй ингээд тэгж нөө юмаа мэдгүй би зүгээр амьдралыг ийм л байх хэвээр болов гэж бодсон гэдэг үг миний ингээд чихэнд тархинд амар үлдсэн. Тэгээ заримдаа бас ингээд юм мэдгүй тэр чигээрээ яваад ах айгу буруу ч юм шигтэй ингээд нэг жоохон уян хатан баланстай тэнцвэртэй байгаад ингээд жоохон аргачлаа step back хийгээд тэгээд одоо юу болоод байгаа илээ би хэр явж байгаа илээ гэд тэрийгээ бас амар ингээд бодолцуул их зүгээр юм шиг надад санагдсан. Тэгээд тиймэрхүү нийгмийн стресс одоо зүгээр Монголд байгаагаар нэлж штэ нийгмийн стресс, өдрлөгийн байдал, үр хүүхдийн нэтэртэй холбоотой юм санхүүгийн байдлууд айгүйх гарч ирэхээр тэгээ бас хоёр хүмүүс хоорондоо айгүй ингээд юу болчдөг юм шиг байгаа юм. Тэгээ тэрийг бас анзаарсан. Тэгээ ингээ хоёр салсан үе явахдаа тэгэл нэгэн тэтгэмжин өгнөхгүйгээд бас тэр тэтгэмжин дээр айгүй асуудалтай л байдаг юм шиг байгаа. Тэгээд нөгөө талаас эмгтээчүүд нь болохоор нөгөө амар hurt хийцэдээ нөгөө болж байгаа шалтгаан нь энэ хүн яагаад бас надаас болчих нөө эрэгтэй хүндээ хамаг итгэл найдвар өгсөн байжгаад нөгөө юу ч болж исэн энэ хүн намайг сонгох ёстой гэдэг нэг юм сони бидний ингээд заримдаа тархинд ингээд яалтчгүй кодлогдсон байдаг шүү дээ эмгтээ хүн талаас гэх юм уу. Тэгээ болоо явчингууд амар hurt болчдөг те ингээд өвдчихдөг тэгснээ өөрийн ирэхгүй тэр болсон явдлаасаа энэ нийгмээсээ болоод юм хүчтэй эмэгтэй болох шаардлагатай болцсон байдаг. Хүчтэй эмэгтэй болоод би одоо өстэй юу хчил юу энэ хүүхдийн хөдөлөө юу хч ингээл ингээл бизнес руу ордог. Тэгээд тэр нь бол мэдээж буруутахгүй. Тэгээ ингээд удаан хугацааны дараа тийм ингээд хүчтэй байдлаасаа ингээд жоохон залхаж эхэлдэг тий. Тэгээд тэр хүчтэй байдлаасаа би залхаад байна гэд уйлжсэн миний хажууд уйлжсэн нэг ихчж байгаа. Тэгээ би тэрийгээ сонсоод надаа ингээд нөгөө өөрөө хүсье гэж тийм болоогүй яалтчгүй ингээд амьдралд нь тохиолдсон юмнасаа болоод сэтгэлийн шархаасаа болоод юм хүчтэй эмгтэй болоод хуурчихсан одоо төмөр эмгтэй гэх юм уу те болцсон тийм нэг тохиолдлыг би бас харж ирсэн. Тэгээ тэр бас надад жоохон харамсалтай санагдсан. За тэгээд гурав дахь нь болохоор энийг одоо баг хүн болгон мэдэндээ араар тавилт гэж нэг амар муухай юм байгаад байгаа. Энэ араар тавилтан дээр миний бодлоор тэр нөө хоорондоо ингээд нэг юм ганцаардлаасаа болоод нийлсэн хоёр хүмүүс жоохон нилээн нөлөөтэй ордгийн юм шиг надад санагдаж байгаа зөө. Тэгээ энэ зөвхөн тэр хоёр хүний ухамсараас гадна энэ бас ингээд хүний амьдрал руу хошуу дүрдэг, хүний амьдралд те нөгөө нэг илүү юу гэвэл ямар илүүд болгоос билүүд болоо гэдэг үл юу гэдүүлээ. Тэг нэг тийм үг гэдэг штэ. Дандаа илүү харж билүүд болоод нөлөө нэг юм хүний амьдрал руу ороод аз жаргалтай байгааг нь хараад тий ингээд нэг юм саад болохгүй явчих чадахгүй бүр нэг цаанаасаа нэг саад болъё гэсэн орж ирдэг нэг тиймэрхүү нэг ер нь нөхдүүд байдаг штэ ингээд нэг гэр бүлийн дундуур ороод хоёр хосын дундуур ороод яг яах гэж тийм тэгээ мөнгөнд нь жолоод идэм юм уу юунд нь жолоод идэм тий тэгээ гинт хайр сэтгэлтэй болчдөг нөгөө үнэн яасан ч хурдаг хайр сэтгэлээ хоёр хуваачдیں۔ Амар утгагүй тиймэрхүү юмнууд бас байсан. Тэгээд миний хамгийн үзэн яддаг энэ дундаас хамгийн үзэн яддаг зүйл нь араар тавилт гэдэг зүйл байгаад байгаа зөө. Гэр бүлийн оролцоо окей тэр хүмүүс ингээд угаасаа нөгөө хөөрхийн нөгөө социалист нийгмээс ингээд гардаг ч юм уу нэг тиймэрхүү байдлаас тэг хүн хүнээсээ шалтгаалаад байгаад байгаа. Тэрийг бол ингээд засчих болохоор нөгөө ухамсартай бол хоёр дахь санхүү бол угаасаа ингээд энэ санхүүгийн ийм стресс бол хүнд тохиолдохоор ямар ч хүнд угаасаа тохиолдсон тэрийг бол үнэхээр мэдчихээн. Тэгээд
Энэ араар тавилт гэдэг бол бүр тэр чигээрээ 100% ухамсартай холбоотой зүйл байгаа даа. Нөгөө ингээд тэр гэр бүл дундуур орж ирж байгаа хүний ч тэр ухамсар нөгөө эргүү царайлчаад гэр бүлтэй нөхөр хүүхэдтэй эхнэр хүүхэдтэй хүн бэжиж ухаан санаагаа тэр хүн рүү ингэж явуулж байгаа ч үртэл тэртээ одоо юу ч гэмээр мэдгүй би ийм юм үнэхээр дургу болохоор би ингээд үнэхээр муухагаар хэлчихээ заяа. Тийм араар тавилтуудаас болоод ингээд хоорондоо болж байгаа. Тэгээ энэ хоёр ганцаардсан хүмүүс чи яах вэ ингэдэг юм шүү лээ. Тэнд хахад ингээ нэг нэгэнд амар гоё хань болоод нэг нэгийнхээ одоо юу гэдэг ингээ зорилгыг ингээ сэтгэлийн шарахыг ч юм уу сэтгэлийг дүүргээд тавьсан байгаа байхгүй. Тэгмүүд Монгол төрчингүүд яаж ийна гингүүд нөө нэгт орчин өөрчлөгдөж чинь. Хоёрт тэр чигээр одоо өөрийнх нь насны ч юм уу зөндөө олон юм нэг хүмүүс гараад ирдэг. Тэ ингээд өөрийнх нь насны хүмүүс ингээд зөндөө олон юм сонирхолтой хүмүүс гараад ирдэг. Нэг хүмүүсийн юм ярианы скил нь бүр арайгүй сайжирсан юм байлээ. Мэргэжлийн болсон хүмүүсийн байгаа гэхдээ бас нөгөө талаасаа нөгөө ярианы ур чадвар нь бүр амар хөгжсөн хүмүүс. Тэгээ нөгөө хүний ингээд синкертл ярьж чаддаг. Тиймэрхүү хүмүүсээс айгүй их болцсон юм бэлээ. Тэгээд ингээд янз янзын юм сонин юм dark psychology ашиглаж хэрэгэлдэг ч юм уу те. Тэгээд тэгсэн мөртлөө ингээд маш цэвэрхэн ингээд армаараар нь явдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бүр үнэхээр их сонссон бас үнэхээр их ингээд жоохон муухай санагдсан надад. Тэгээд ийм шинэ нийгэмд ороод ирсэн шинэ хүмүүсээ харчихсан. Тэгээд мэдээж нөгөө нэг тэр нөгөө ганцаардал гэдэг зүйл нь тэр чинь байхгүй болчихж байгаа штэ. Тийм ингээд шинэ нөхцөл байдалд ороод ирсэн хүмүүс. Тэгвэл нөгөө нэг аль альнийх нь нэг ингээ фил хийгээд байсан тэр моментумуд нь ингээд алга болцсон. Тэгэл ерөөсөө өөр хүмүүсийг хараад ч юм уу ингээд болчихж байгаа. Тэгээд энэ хоёр донд ингээд хүмүүс өөртөөхөө сонирхлыг хөөгөөд явхад бол нэг асуудал өдр байхгүй. Гэтэ дундаасаа хүүхдтэй болцсон бол те бас нэг айгүй хэцүү асуудал байгаад байхгүй. Тэгээд би болохоор зүгээр ингэж байгаа шүү. Тэгээд хүүхдтэй болчиход хоорондоо та нар одоо ингээд салж явах гэдэг ингэж хэлж байгаа биш. Үнэхээр одоо юу гэдгийг нэг нь нөгөөхөө дарамтлаад ч юм уу гармаар хүрдэг тиймэрхүү асуудал байвал угаасаа холцсон дээр. Яагаад одоо тийм ингээд ганц амьдралтай хүнд зодуулч ч юм уу ингээд амар дарамтанд байгаад тэгж амьдрах ёстой юм тий. Тэгэхээр тиймэрхүү бүр амар хэцүү асуудал нэг нь үнэхээр нөгөөхөө дарамтлж зовоогоод хартаад ингээд зүгээр байхгүй бол тэгээ өөрийнхөө аз жаргалыг бодоод мэдээж хоёр тишээ болвол зүг тэрэн дээр бол угаасаа буруутахгүй. Хоорондоо айгүй гоё байгаад нөгөө нэг хамтдаа даваануудаа ингээд амар гоё давж явж исэн чинь дундуур нь нэг юм балер муурч ирээд нөгөөтг нь ч гэсэн эргүүцээр илчээд анхаарлаа явуулаад байвал тэнгуү тэр нэг өөр асуудал болчихж байгаа хгүй тий. Тэгээ ийм гурван нөхцөл байдал байд юм байна. Тэгээд байд юм байна чи чирэн зүгээр миний анзаарснаар шүү. Тэгээд энэ дээрээс өөр бас нэг нэмэлт юм байх юм бол та хэд манаас надад зүгээр комментээр ч юм уу бусдаа зүгээр ингээд хүргээрээ гэж хэлээ. Тэгээд анзаарсан зүйлээ та хэдтэй хуваалцаад тэгээд энийг сонсонгууд одоо би нөгөө нэг юу гэдгийг нэг хүний тархинд нь ийм айдас майдас өдр өгж байгаа доо биш. Гэхдээ зүгээр нэг иймэрхүү юм байд юм байлээ шүү гэдгийг ингээд awareness олгож та хэдтэй ингээд мэдэгдэж байгаа шүү. Тэгээ бас эн чинь айгүй нэг мүлжүүртэй сэдв байгаад байгаа юм л да яалтчгүй те. Яагаад гадаад Монголд байгаа хосууд ингээд окей ингээд болж байгаа ингээд тэр хүмүүсийн л хоорондын асуудал. Яагаад ингээд гадаадад амар гоё хоорондоо аз жаргалтай сайхан нэг нэгэндээ хайртай дуртай тийм гоё байсан аз жаргалтай хосууд Монголд ирээд болоод байна гэдэг дээр би ингээд амар их гайхаад байсан байхгүй юу. Энэ гэхдээ нөгөө яг бичлэгний ихэнд хэлсэн шиг яаж нийлсэн хосуудаасаа амар шалтгаалаад байгаа юм шиг байгаа юм. Нэг нэгээ фил хийхэд дүүргэж байгаа хосууд энд ирээд угаасаа нөгөө нэг нь нөгөөхөө орлоод гэх юм уу нэг мэдрэмж нь нөгөө мэдрэмжөө орлоод ингээд нөгөө аль хэдийн цадаад эхлэхээр нөгөө сонирхол нь буураад болж байгаа нэг зүйл байгаад байгаа. А тэрнээс ш бүр хайскуулаасаа хамтдаа багасаа нэг нэгэндээ сайн хайртай болцгооцсон. Тэгээ бас ингээд 20-с 25-ын насны хооронд бол би юм хэлэхгүй 25-аас дээшээгээ нас бол арай нэг гайгүй жоохон төлөвшсөн юм ухаарад ойлгодог тэгээ өөр өөртөө гэсэн санхүүтэй болцсон. Яг тиймэрхүү юм дээр л гайхаад байгаа байхгүй юу? 35-аас дээшээгээ болоод ингээл янзын хүмүүстэй оролдоол байвал яг ингээд explore хийгээд явах нь бол зүгээр байгаа даа хөө. Тэгээд чинь бас жоохон төлөвшсөн байгаа насан дээр яг ингээд нэг юм хүн дээр одоо юу гэдгийг ингээд сет хийгээд явахгүй л те тэгээд арталтаа бас баахан нэг үерхэл болоод гэдэг history үсгээд байвал бас амар сонир байгаа сте тэгээд ийм нэг юм сонирхолтой сэдвийг өнөөдөр та хэдтэйгээ хамтдаа гоё ярилцаад хуваалцъя гэж бодлоо.
Тий. Тэгээ мэдээж бас ирээд энд суугаад бүр илүү гоё болсон хосууд зөндөө байгаа бол тэрийг бол харж байгаа. Гэтэ нөгөө нэг бичлэгний маань гол утга санаа нь болохоор болоод байгаа шалтгаануудыг л би зүгээр ингээд хэлээд байгаа шүү. За тэгээд энд байгаа бүх сайхан хостой аз жаргал сайн сайхан бүгдийг хүсье гэд хинч хажуунаас чинь ямар ч гэр бүлийн ч хүн юу гэж хэлсэн тэр хүмүүсийн үгийг үнэхээр хайртай хостойгоо өөрөө аз жаргалтай сайхан байвал бусдын хэлж байгааг зүгээр бити тоогоороо өөрөө өөртөөхөөрөө л яваарэ. Би бас амьдралдаа баримталдаг миний нэг зарчим болохоор хинч юу гэж ч хэлсэн заяо. Би яг өөрөөрөө л явна. Би алдаа гарвал яг миний алдаа болно. Яг нөгөө ингэж ярьдаг штэ ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэд. Үнэхээр яг тэр хүн алдаад эвгүй риски болцсон байгаад байвал мэдээж тэндээсээ ингээд суралцсан яг харсаараа ижиж очиж алтанч гэж бас утгагүй л те. Гэтэ ингээд бас ярьж байгаа нь хин нэгэнд ямарваа нэгэн байдлаар хамгийн сүүлийн даа ялангуяа тэр араар тавилт гэдэг зүйл дээр үнэхээр нэг ганц хоёрын бодогдуулаад тэ ингээд өнгөрөөж байгаа бол бас энэ бичлэгийн нэг том зорилго ерөнхийдөө биелсэн гэж бодож байна. Тэгээд бүх аз жаргалтай хөрхөн хосуудаа амжилт хүсье. Тэгээд хүмүүсийн хэлж байгааг бити тоогоороо өөртөөхөөрөө л амьдраад амар гоё байцгаараа гэж хэлье. Тэгээд энэ бичлэгээ өндөрлөө. Тэгээд энэ хүртэл үзсэн гээд манайхаа юун дээрээ комент хэсэг дээрээ хоёр хосын хоорондоо ингээд нөгөө зүрхтэй илүү эсвэл өсөлтшин эможи гэдэг лөө. Тийм гоё эможи бүгдээрээ хамтдаа хосуудтай зориулаад үлдээцгээе. Тэгээд өөр бас нөгөө нэг юу гэдгийг ганц хоёр шалтгаан байвал та хэвээр бусдтай хуваалцаад комент хэсэг дээр бичцгэерээ. Тэгээд дараагийнхаа гоё бичлэг рүү баярлалаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа.